Энэхээр маань одоо засгийн газарт хамтдаа ажиллаж исэн тохоо залгаа мөр зэрэгцээд одоо тэнд сууж исэн хүн. Засгийн газарт ажиллах зовлон зарлыг маш сайн мэддэг хүн. Өөрөө энэ одоо салбар чиглэлийн хүн. Иймэрхүү юм ярьж байгаа маш харамсалтай байна. Одоо юунд ингэж хорсоод яваад байдгийг би одоо гайхаж байна. Сэдв болгон дээр ингэж орж иж над руу дайрдیں۔ За би бол нэлээд төвчээртэй үлээцтэй ингэж харж байгаа. За үний төвчээрт бол харин гэхдээ хязгаар байгаа шүү. Байгаа шүү гэдгийг хэлье. За төсвийн ерөнхийлөн захирч байсан хүн өөрийнх нь арай байгууллагын төсвийг ярьж байгаа шиг байна. За хэд дахин нэмэгдсэнийг би яг тоогоор нь хэлж мэдэхгүй байна. Одоо арай байгууллагын төсөв нэмэгдээд үйл ажиллагаанд одоо чанарч иживэл одоо сайн л биз. За би бол тоог нь яг хэлж мэдэхгүй байна шүү. За дээрэс нь дархны тэр залуу одоо дархны залуу яхаарахгүй дархан төрж өссөн ийм дархны залуу. За аав ээж нь ч одоо манай намын ийм ахмад одоо гişүүдүүд. За тэр утгаар аав ээж нь бол танилгүй яг. Тэгээ хүүхдүүдэд загчээсэн тийм талууд бол байгаа. За тэгээд тэрнээс болж тэр асуудалтай намайг холбож ингэж одоо намайг буруудах гэж над дээр одоо ийм хар буруу юм наах гэж байгаа бол өстой амжихгүй шүү. Өстой амжихгүй шүү. Тэр шүүгэн шийдвэрлэл биелүүлэх газар юу болж байгааг би хэлж мэдэхгүй байна. Би асуугаачгүй, асуух шаардлагач байхгүй. Тэр чинь хуулиараа олгогдсон өөрсдөө тэр чинь би даасан байгууллага. Хэрвээ шаардлагатай бол одоо хэвлэл очоод тэр дараа зэрэгээс нь асууна үз. Тэр хүн хаана яаж одоо тэр ойлгоход байгаа юм айдлаад байж байгаа. Огт мэдж байгаа юм алга. Тэрлүүч одоо би санаа тавьж явах тийшээ шаардлагач алга. Тийм их зав зайч алга байна. А тэр одоо өстой тэрийг харин хэвлэлийн хараас нь яваад үзчих хэрэгтэй шүү. Тийм тэр дарга нараас нь асуух хэрэгтэй. Сангийн сайд ийм юмд оролцсон юм уу, үгүй мүү гэдэг. Дархных л бол сайн ч вэ, муу ч вэ. За энэ муугийн лилвэх наах гэж оролддог юм да. Тийм. Ийм л зүйл ийм өнцгөөс явцсан болов гэж харж байгаа. За хуулийн байгууллагууд энэ талаар бас дуудаж чалан дуудахгүй чалгаж тодруулах юм зүйлүүд ажлуудаа хийсэн болов гэж ингэж бодож байна. За тиймээс одоо тэр залуутай огтын ямар ч холбоо сүлбээ байхгүй, ямар ч тийм шаардлага байхгүй гэдгийг бонцолж хэлье. За одоо тэгээ энийг нотлох хэрэгтэй. Тийм тэгээд өөрөөс нь л одоо харъя.